талаасаач тэр үйл ажиллагаа талаасаач тэр хамтран ажиллаж байгаа хүмүүсийн оролцооны хувьд ч тэр эдийн засгийнхаа үнэлэмжийн талаар өгч байгаа үр дүн нь эцсийнхээ одоо ард түмэн дээр л очиж байвал би хариуцлагатай ил тод уулуурхай гэж түүнийг л хэлэх л гэж ойлгодог юм. Монгол улсад хариуцлагатай уулуурхайн асуудал нөхөн сэргэлт төдийхнээр зарлагдах болсон. Харин хариуцлагатай уулуурхайг хөгжүүлэхэд юуны өмнө иргэдийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгаагаар дүгнэх хэрэгтэй гэж зарим судлаачид хэлж байна. За ингэснээр уулуурхай нийгэм эдийн засагт бодит үр өгөөж өгнө гэлээ. 90 жилийн өмнө бидний энэ их нутаг дэлхийн орчим хүчний ундрах болно гэдгийг өсөж байсангүй. Өсөнд доорх энийг баялаг зөвхөн монголчууд бидний төлөөгүй дэлхийн улс орнуудын хөгжил дэвшилт болох хөдөлгөөрийн хөгжил шалгах гэдгийг манай уулуурхайн салбар 21-р зууны ихэнх харуулж очлаа. Монгол улсад хариуцлагатай уулуурхайг хөгжүүлэх хууль эрх зүйн орчин дутмаг байгаа учраас энэ асуудлыг зэгцлэх хэрэгтэй гэж байгаамаа. За гэхдээ эхлээд хариуцлагатай уулуурхайн талаар нэгмөр ойлголттой болох нь чухал гэж салбарынхан үзлээ. Бидний сонгож бидний мэлгэсэн мэдээлэлтэй хамтдаа үзэж та бүхэнд баярлалаа. MS телевизийн 21 цаг мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. MS телевиз та бүхэнд Оросын холбооны улсын 7 хоногийг хүргэж Москва хотын тухай танилцуулга мэдээллүүдийг хүргэж байгаа лээ. Өнөөдөр Москвагийн түүхийн зүрх гэгдэх Кремлийн талаар мэдээллийг хүргэж байна. Эрт дээр үед Орос улсад хамгаалалтын зориултай буудлагын хэрэм цамхгийг Кремль гэж нэрлэдэг байжээ. Москвагийн Кремль нь өнөөдрийг хүртэл хадгалагдаж ирсэн Европ ТV-ийн хамгийн том цайз юм. Кремлийн хааны нийт урт 2235 м, өндөр нь 19 м, өргөн нь 6 м байдаг байна. Хааныг дагсан 20 цамхаг байдаг. Кремлийн гурвалжингийн булан дэх 3 цамхаг нь дугуй, бусд нь дөрвөлжин хэлбэртэй байдаг байна. Хамгийн өндөр цамхаг нь 80 м өндөр. Кремлийн 20 цамхагуудын хамгийн нэртэй нь Спасский цамхаг. Түүний хаалга Кремлийн ёслолын хаалга юм. Энд гадаадын өндөр зочдыг хүлээж авдаг чухам эндээс Оросын баатарлаг цэргүүд эх орноо хамгаалахаар явж байсан гэдэг. Дэлхийд дахинд танил болсон одоогийн Спасскийн цагийг 1652 онд Оросын цагийн үйлдвэрт хийсэн гэдэг. 20 дугаар зууны Оросын түүх урд өмнө байгаагүй үйл явдлаар дүүрэн байлаа. Улс төрийн зарчмууд 3 удаа солигдож, Кремлийн цагийг тоглодог хөгжимч бас тэр тоолонд өөрчлөгддөг байв. Зевсгийн музейн үзмрүүдийн үндэс суурь нь олон зуун жил хадгалагдаж ирсэн Оросын хаадуудын гол сан хөмрөг юм. Тэнд гоёл чимэглэлийн урлагийн хосгүй бүтээлүүд болон дэлхийд нэртэй Фабрешегийн өндөгнүүд, Оросын хаад ноёдын гол шүтэн болох агуу их түүхт үнэт чулууны цуглуулгыг суулгаж ирсэн титэм малгайч байдаг юм. Мөн энд 16-аас 18 дугаар зууны хамгийн үнэт сүх тэрэгнүүдийн гайхамшигтай цуглуулагч бас бий. Дэлхийд нэртэй улаан талбай мөн Кремлийн нэг хэсэг болж байдаг юм. Талбайн өмнө хэсэгт Василий Волошиновын дуганыг харж байна. Ихэнх гадаадынхны хувьд энэ дуган Москва болон Оросын бэлэгдэл болдог юм. Өнөөдөр соёл иргэншил хөгжсөн ертөнцид латин болон кирилл үсгээр бичдэг гэсэн хоёр хэсэгт хуваагдсан гэж ойлгож болно. Кирилл үсгийг 1946 онд монголчууд албан ёсны бичиг болгосон Оросын холбооны улс 7 хоногийн хүрээнд бид кирилл үсгийн түүх үүслийн талаар үзэж та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. За Москва хот дээр ч нэгэн мэдээлэл хөндлөгөө орхиж боломгүй санагдаж байна. За энэ бол кирилл бичгийн асуудал юм байна. За кирилл бичиг гэхлээр өнөөгийн бидний залуучууд бас нэг сайн тэр бүр анзаарахгүй байж магадгүй өнөөдөр бидний бичдэг. За хөрширгэлд улсын соёлоор бидэнд улбаалж ирсэн кирилл бичиг өнөөгийн бидний бичиж байгаа энэ бичиг юм. За үнэхээр 40-од оны ихэнх үед Монгол улс латин бичгийг оруулж ирж байгаа 40-од оны сүүл үеэс за Сэндийн Дамжин Сүрэнгойн тэргүүлсэн за хэл зохиолын хүрээлэнгийн хэсэг эрдэмтэн мэргэд кирилл бичгийг Монгол улсын төрийн албан ёсны хэл бичиг болгож авсан. За энэ хэл бичгийг одоо кирилл болон Мефодий гэдэг хүмүүс анх зохиож ирсэн маань. Орос орны өнцөг булан бүрт шахуу хуучны кирилл үсгээр бичсэн хөшөө дурсгалууд таардаг. Голчлон ийм дурсгал үнэн алдартны сүм байрладаг газруудад бий. Өнөөдөр соёл иргэншил хөгжсөн ертөнцийн латин болоод кирилл үсгээр бичдэг хоёр хэсэгт хуваагдсан гэж үзэж болно. Оросын холбооны улс Болгар, Македоны бүгд наримдах улс кирилл үсгээр бичдэг. Харин Чех болон Словакийн зарим хэсэг кирилл болон латин үсгийг давхар хэрэглэдэг болжээ. Энэ кирилл бичгийг анх зохиож өгсөн кирилл бол Мефодий нар Христийн шашныг Словян үндэстнүүдэд
одоо сурталчилж явсан юм номлогч нар байсан. За энэ өөрсдийн кирилл бичгийг зохиосноор өнөөдөр славян үндэстнүүдийн зөнгөлөх хэсэг, за Беларусь, Украин болоод Орос үндэстнүүдийн одоо төрийн аль бие усны одоо ийм бичиг болсон. За энэ кирилл бичгийг гэсэн өнөөдөр бид хэрэглэж байгаагийн хувьд энэ кирилл бичгийг үндэслэгч Кирилл болон Мефодий нарыг дуртаас өөр аргагүй гэж бодож байна. Оросын албаны улсад 1991 оноос Кирилл Мефодий нарын үндэслэсэн бичгийн баярыг Славян үндэстний соёл хэл бичгийн гэсэн нэрийн дор төрийн баяр ёслол болгон 5 дугаар сарын 24-нд тэмдэглэдэг болжээ. Аливаа улс үндэстний соёл улс орон оршин тогтнох үндэсний бичиг соёл ёс заншил уламжлалтай салшгүй уялдаж ирсэн. Москва хотын хөгжлийн түвшинд сүүлийн үед латин үсгээр бичигдсэн зар сурталчилгаа орж ирэх болсон ч худалдаа үйлчилгээний ямар ч байгууллагын хаяг ус өнөөдөр зөвхөн Кирилл үсгээр бичигдсэн байхын ажиглагдана. Наад захын жишээ нь Италич ба өөр дэлхийн ямар нэгэн брендийн нэр усыг дуудлагаар нь Кирилл үсгээр буулгасан байх юм а. Одоо үзүүлэх мэдээ манай улсын эртний найрамдалт хүнш бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улстай холбогдлолтой мэдээ байна. За ерөнхийд манай улс ардчилсан Солонгос улстай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн тохиогдож байна. Бүгд найрамдах ардчилсан Солонгос улсын тухайд хамгийн түрүүнд тухайн зүйлд холбоот улстай дипломат харилцаа тогтоосны дараа бүгд найрамдах Монгол ард улстай 1948 онд аль бие усаар харилцаа тогтоож байсан. Уламжлалт түүхтэй зодохгүй болох түүхэн өгөхтөн өнөөдөр ардчилсан Солонгос улс Монгол улсын хамтарсан Ким Жин Ир хва нийгэмлэгээс цэцэгсийн үзэсгэлэн зохион байгуулсан. Ким Жин Ир хва цэцгийн нэр нь бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, тус улсын батлах хамгаалах хорооны дарга, ардын армийн дээд командлагч асан агуу их удирдагч гэж хүндлэн дээдэлдэг Ким Жин Ирийн нэрээр нэрлэгдсэн цэцэг юм а. Японы нэрт цэцэгчин Гамомо Додеро 20 жил ургуулсан цэцгийг 1988 онд Умард Солонгосын их удирдагчид бэлгэлсэн түүхтэй юм байна. Энэ цагаас энэхүү ховор цэцгийг Умар Солонгосын ард түмэн нандинан ургуулах болжээ. Энэ үзэгсэлэнд оролцохоор ирсэн. Энэ цэцгийг Умар Солонгост айл болгон тарж ургуулдаг. Их удирдагч Ким Жин Ир дөнд сэтгэлийн бэлэг тэмдэг нь энэ цэцэг болт юм а. Бид Монголд анхудаа энэ цэцгийг нутагшууллаа. Одоо энэ цэцэг дэлхийн олон оронд ургаж байна. Ким Жин Ир хва цэцгийн үзэсгэлэнд манай орондоо хууль ёсоор ажилладаг Умар Солонгосын 150 гаруй иргэн оролцсон юм а. Барилга, замын компаниуд, оёдол сүлжмлийн үйл өрөөдөд Умар Солонгосын өндөр ур чадвартай 2000 орчим иргэн ажиллаж байна. Харин эх онд энэ тоо 4000-д хүрэх юм а. Манай улсад анх удаа болж байгаа цаашаад жилбөр уламжлал болж зохион байгуулагдах үзэсгэлэнгийн нээлтэд байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайд оюун оролцлоо. Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайдын хувьд Улаанбаатар хотыг ногооруулах, цэцэгжүүлэх, тохижуулахад бас бүгд найрамд гарчсан Солонгос ард улстай хамтран ажиллахад бол их дуртай байна. Тэгээд одоо ийм нийгэмлэг байгуулагдсан байна. Ийм сайхан цэцэг бас Монгол тарж эхэлж байгаа юм байна. Тэгээ ийм өвлийн хүйтэнд одоо манайхаар бол 9 гэж нэрлэдэг. 9 дөнгөж эхэлж байгаад ийм сайхан улаан үзэсгэлэнтэй гоё цэцэг бас ургаж яах гэдэг бол их гайхамшигтай гоё зүйл байна. Тэгээд цааш бид нар бол бүгд найрамд гарчсан Солонгос ард улсын өөрөө би айлч үзээгүй ч гэсэн элчин сайдын явнах урьж ирсэн ихтэй айлч үзээгүй ч гэсэн ер нь бидний сонин хэвлэл телевиз мэдээгээр харж байхад бол маш их үзэсгэлэнтэй байгальтай, маш гоё ногоон байгууламжуудтай, маш их цэцэгтэй, их гоё тийм өнгөтэйгээр бид бас дандаа төсөөлдөг. Тэгээ энэ туршлагаас бас бид нар суралцаад хамтраад Улаанбаатаргаа ч гэсэн танаа бас энэ шиг юм гоё цэцэгтэй ногоон болгохын төлөө хамтран ажиллая. Оюун сайд үзэсгэлэнгийн нээлтэд үндэсний хувцаараа чимж ирсэн Умард Солонгосын бүсгүйчүүдийг цэцгийн хаан гэж нэрлэдэг Ким Жин Ир хва цэцэгтэй адилтгасан нь тэдний сэтгэлд хүрсэн үг байсан юм а. Харин бегония бүлэгт хамаарах эдгээр цэцгийг Умар Солонгосын 2 цэцэгчин Монголд ирж анх удаа хүлэмжийн орчинд тарьж ургуулсан юм байна. Бүгд найрамд гарсан Солонгос ард улс Монгол улсын найрамдлын бэлэг тэмдэг болсон Ким Жин Хурва гэдэг цэцгийн нийгэмлэг байгуулагдсан. Тэгээ энэ бол зөвхөн одоо хэд хэсэг бүлэг хүмүүсийн биш. Ерөөсөө Монгол Солонгосын найрамдлын түүхэнд бас нэг шинэ хуудсыг одоо нээж байгаа. Тэгээ үүгээрээ бол их чухал ажил бүгдэлтэй гэж ингэж бодож байна. Тэгээд бүгд найрамд гарсан Солонгос ард улс болоод Монгол хоёр орны найрамдал хамтын үйл ажиллагааг бэхжүүлэхэд манай нийгэмлэгийн үйл ажиллагаа
судалгаа одоо чиглэгдэх юм аа. Ер нь дэлхийн одоо хүн төрөлхтөнд тавигдж байгаа нэгэн чухал тулгымдсан асуудал